Шинэ онтой уралдаж засгийн газраас ахмадын тэтгэврийг 80,000 төгрөгөөр нэмэх шийдвэр гаргасан. За ингэснээр тэтгэврийн доод хэмжээ 652,400 төгрөг болсон юм. За гэвч тэтгэврийн энэ нэмэгдэл нь эм болон өрхийн амжиргаанд хүрэлцэхгүй, эсвэргээрээ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөх шалтгаан боллоо гэж иргэд шүүмжилж байна. Нэмийн даатгалын сангаас бүрэн тэтгэврийн доод хэмжээг 769,000 төгрөг, хувь тэнцвэрлсэн тэтгэврийн доод хэмжээг 652,400 төгрөгөөр тус шинжилэн тогтоосон. За өнгөрсөн онд тэтгэвэр 572,000 буюу $161 байжээ. За энэ онд 80,000 төгрөгөөр нэмэгдснээр $183 болж нэмэгдсэн үзүүлэлт байна. Эдийн засагт бол нэлээд их бэлэн мөнгөний урсгал нэмэгдэж орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр бол юмны үн өснө. Хамгийн түрүүнд юмны үн өснө, аймгийн төвүүдэд дүүргүүдийн захуудаар бүгд тэр юмны үн өснө. Тэр нь болохоор нийт эдийн засагт болохоор нөгөө инфляц гэдэг үзэгдлийг хөөргөдөх тийм гол шалтгаануудын нэг болж өгнө гэсэн. 2024 оны 12 дугаар сард инфляц 6.7% байсан. За гэвч өнөөдрийн байдлаар инфляц 9% давжээ. За иргэдийн худалдаа авах чадвар 12%-аар буурсан байна. За бараа бүтээгдэхүүний үн өсөж инфляц өссөн энэ үед 80,000 төгрөг амжиргаанд нь нэмэр болохгүй гэрэгт хэлж байна. Биш нэг 700 хэд авдгийн тэн дээр нэмээд нэг 800 гаргал авах юм шиг байлээ. За яг та ганцаараа байгаа хөвшөндөл олоод байна. Олоолаа байгаа хөвшөлтөө хардаг хөсчүүлдэл за ер нь хөрөхгүй дээ. Ер нь бол нэмэх нь зөвдөг. Амьдралд хөрөлцөхгүй шүү дээ тэтгэгчдээ ерөөс хаачгүй одоо 80,000 төгрөг бол ихэр бага байна одоо чинь доор хajил нэг сая төгрөгөөр нэммээр шүү дээ. Тэгэхээр зөв одоо энэ хөгшчүүч одоо турж өгөх гэж шүү дээ ерөөсөө. Ямар ч одоо тийм амьдралын баталгаа алга болж байна. Үгүй яг дангаараа бол хөрөхгүй шүү дээ. Яг хөрөхгүй. Хүүхдүүдийг хэл тогтмоор болгоод явчих. Хамтудаас цөөх ахмад байгаа юм чинь бас ахмад хүмүүсээ харж хандаад бас нэг салингийн нэг тэтгэвртэн ахмад хүмүүс чинь залуу хүмүүсийг одоо энэ ахмад хүмүүсийн нөгөө хэрэглээ нь бараг өндөр болж байгаа шүү дээ. Ягаад гэвэл дандаа л даралтны юм уудаг. Тэгээ дандаа л бие үе мөчний юм авдаг. Ахмад настан тэжээгч нас орсон 18 хүртэлх насны хүүхэд 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон 45 наснд хүрсэн их 50 наснд хүрсэн эцэгт олгох нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг 397,500 байгааг 34,500 төгрөгөөр нэмсэн. За мөн асаргааны тэтгэмжийн хэмжээг 302,500 төгрөг байгааг 27,500 төгрөгөөр нэмэгдүүлж 330,000 төгрөг болгож нэмэгдүүлсэн байна.